Тажикстаны хэлийг нэвтрэхэд бол маш их мөнгө авдаг юм байна. За тэгээд зам бол ийшээгээ бол үнэхээр хүнд хэцүү юм байна. Та нар ийм юмд машин аваад үзсэн хүн байна уу хүмүүсээ? Яг энэ хажууд харагдаж байгаа уул бол Афганистан. За нөгөө талд нь харагдаж байгаа манай машин харагдаж байгаа тал бол Тажикстан улсаа. За бид хоёр Афганистан, Тажикстан улсын яг хил дээр байна. За хилийн зурус нь бол энэ гол юм байна. Панж гэдэг нэртэй гол байна. Панж гэдэг нэртэй гол. За ер нь бол маш амархан хилээ тогтоосон байна. Голынхоо наатал нь манайх, цаатал нь танах гэж хуваацсан юм шиг. Тий, голын цаана бол ерсэн аюул, маюултай, айхтардан, байлдантай амирсан огт харагдахгүй байна. Нам жин, тосгоны хүмүүс яаж амьдардаг тэр хэвийн амьдрал нь үргэлжилж байгааг дээр харсан. За бид хоёр Кизил арт гэдэг 4655 м өндөрт байрладаг бомтоор орж ирсэн. Тэгээд энд тог байхгүй. Компьютер байхгүй, интернет байхгүй, юу ч байхгүй. Нүүрс төлөөд харанхуй гэрт лааптай. Нэг ийм байдалтай хилийн бом тогтлоо маш сонирхолтой байна. Тэг хөгжлийн хувьд бол бас нэлээд хэдэн 10 жилээр хойно явж байгаа юм шиг надад санагдсан. Тэг хүн ардны хувьд бол үнэхээр найрсаг, илгэмсэг, сайхан хүмүүс боловч бас нэлээд ядуу. Тэг амжиргын төвшин нэлээд доогуур байгаа нь бол харагдсан. За Европын дугуйтай, мотоциклтай тийм бүр экстрем аялагч нар энэгээр маш их байна. Машинтай бол жоохон цөөхөн яагаад гэвэл зам бол маш муу. Бид хоёр одоо 800 гаруй км явж иж яг асфальтын зам дээр гарч ирээд байна тий. Энэ 800 км-ийг 3 өдрийн турш явсан байгаа. Заримдаа 20 км замыг 2 цагийн хугацаанд тоглох тийм тохиолдолч гарч байна. Дөрөвчдөр оройдоо нийслэл Душанбе хотод ирээд Тажикстаны цагаан ордныг яг одоо үзэж байна. За мөн дашрам дуртахад яг одоо бидний ард харагдж байгаа энэ туг буюу flagpole энэ нь дэлхийн хамгийн томоосоо 2 дахь ийм үндэсний туг юм байна. За тэгээд одоо ерөнхийлөгчийн ордныг харъя. За энэ ордон бол 2002 онд баригдсан байдаг. Тажикстан улс маань ерөнхийлөгчийн засаглалтай 1991 оны 9-р сарын 9-ний өдөр тусгаар усалсан. 92 онд нь Имамали Рахманов гэдэг нэг нөхөр ерөнхийлөгч болоод ерөнхийлөгчийн сонгуулийг 7 жилд нэг удаа болгосон байна. Тэгэхээр энэ хүн өөрөө 3 удаагийн сонгуульд одоо ялаад одоо баг 25 дахь жилдээ юм уу да ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Гэхдээ Тажикстанчууд ерөнхийлөгчтэй хайртай. Яг энд харагдаж байгаа байшин бол Төв Азийн хамгийн том номын сан байна. Яг номын сан руу орохоор явж байна. Цаасан ном гэхэд 6 сая ном байдаг. За тэгээд мөн 10 сая ном байхаар тооцож хийгдсэн. Одоо 4 сая номны дахиад сан зай байгаа юм байна. Энэ номын сангийн гишүүн болоход 10 сомоны буюу манайхаар 2600-700 төгрөг төлөөд бүхэл бүтэн 3 жил энэ дотор ном одоо уншиж болох нэ. За энэ дотор тэгээд компьютер байна, интернет байна, маш орчин үеийн бүх төрлийн систем байна. За мөн нэг маш гоё юм. Энэ дотор 6 төрлийн хэлийг сурж болно. За Душанбе хотоос бусад газруудаар нь бол маш одоо амьдралын түвшин дорой үнэхээр хүнд хэцүү юм байна да гэж бодож исэн. Гэвч энэ улс ирээдүйн хойч үеийнхэн оюун ухаан боловсролтод зориулаад ийм сайхан байгууламжийг бариад ингээд үнгүй шахуу хүн болгон сурч боловсрох хэрэгтэй бололцоотой болгоод өгжээ. Нилээн буур ардаа 30-40 хоорондтой улсын номын сан одоо төв номын сан ийм байх шүү дээ. Манайхаас ер нь номын санга нэг ийм болгол яасан бэ гэсэн бодол төрж байна. энэ хөрхөн тэжигсгүй болчлоо. Сонголт ихэд маш хэцүү байсан. Яг үстэй маш хэмжээний ирэмэран цэцэгтэй олон төрлийн юмнаас ихэдээ өөртөө бас хөрхөн авчих шиг боллоо. За маш сэтгэл хангалуун байна. Одоо надад фоточ авъя шүү. Огтоо чи ийм овжон байгаа шүү дээ. За төвшөө одоо ингээд шинэ фотоголох гэж байна. Одоо энэ хуучин нь байж байна. За шинийг амсараа. Базарат дээр 8 хийж байна. Шинийг амсаж гараад ирлээ. За ингээ ховцоо сольчлоо шүү дээ. Ховцоо сольчлоо. Тас. Шал өөр харагч байна. Болоо. Ерөнхийдөө бол өдөртөө нэмэх 40 градус, шөндөө нэмэх 30 градус шахуу ийм маш халуун байсан учраас бид тээр машиндаа унтаж амрах боломжгүй болсон. Тэгээ бид тээр энэ
ард харагдж байгаа хостел Латифа гэж жижиг хостел буусан байгаа. Манай хостлийн хамгийн гоё хэсэг нь яг энэ хэсэг. Таазан дээр юм гоё усан үзмүүд ургадаг. За энэ буудал маань хүний $5. Битээр нийлээд $10 төлдөг гэсэн үг. Тэгсэн мөртлөө Wi-Fi-тай, өглөөний цайтай маш цэвэрхэн. Кто тажих? Всё? Тажих? Окей. Бид хоёр Узбекистан улсынхаа визийг мэдүүлчихэд гарч ирээд явж байна. Дахиад Душанбе хотод 4 хоногийг өнгөрөх болж байна. Дараа нь Иран улсын элчин сайдын яамд визнийхээ асуудлаар ярилцсан, зөвлөгөө авсан, маш удаан хөлөг шаардлагатай болсон Ираны визийг за мөн Туркменистаны визийг бас хамгийн доод нь 10 хоног хүлээх хэрэгтэй болоод байна. Гэвч бид хоёр Тажикстанд одоо хамгийн дээд нь 14-15 хоног өстой. Тэрнийхэн бараг 5-6 хоног өнгөрөөсөн байгаа. Мөн Узбекистан улс руу бид хоёр гарсан ч гэсэн тэндээсээ 3 өдрийн дотор гарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр Туркменистан улсынхаа визийг хүлээгээд авч амжихгүй бол бид хоёр шууд буцаад Казахстан руугаа ороод Казахстанаараа тойроод Каспийн тэнгисээ тойроод Азербайджан ороод за нэгсэндээ Туркменистан улсыг алгасаад Азербайджанаас Армени руу Азербайджанаас Иран руу орох ийм төлөвлөгөө зохиогоод байж байна. За бид хоёр яг одоо Соня Тик гэдэг хоёр хүнтэй уулзаад байна. Энэ хоёр хүн маань Герман улсаас Монгол улсыг зорж яваа. Энэ гэр бүлийн аялагчид манай гэр бүлийн аялагчтай яаж холбогдоод байна гэхээр тэр хойно харагдаж байгаа World God Mongolia гэсэн project байгаа. За энэ бол Эрдэнэ Чулуун гэдэг хүний төрийн бус байгууллагын хийж байгаа үйл ажиллагаа. За энэ нь бол Баянзүрх хайрхан дээр мод тарьж байгаамаа. За ингээд дэлхийд мод тарих одоо хүсэлтэй мод тарихыг дэмжсэн ийм хоёр гэр бүл өнөөдөр энд уулзж байна. Бид хоёр одоо Монголоос гарснаас хойш зочд буудалд хоноглоогүй явж байгаа. Тэгээд мөн гадуур хоол идээгүй шахуу дандаа машиндаа хоноод машиндаа хоолоо идээд явж байгаа. Энээс хэмнсэн мөнгөө бид хоёр өнөөдөр тэр ахын үйл ажиллагааг дэмжиж төрийн бус байгууллага руу мод тараарай бид хоёрын нэр өмнөөс гээд бас мөнгө шилжүүлэх байгаамаа. За ингээд бид хоёрын аяллаа нэг зорилго өнөөдөр биелж байна. You have to work on the trees. You have to have trees anyway, and I think it's a very good idea that everybody spends some money in a project like this and plant trees because it's only one world. We have to care for it very much. Thank you. If you have not enough money to spend this, please go and do a little bit work for this project. Take your hands and take the trees and work with the people. They got the project in this world. Yes. All right, beautiful. All right, let's plant the trees. World, blue world, green future. Bye bye. Bye bye. Тэгээ 3 өдрийн транзит хийзүүлсэн байгаа. Тэгсэн чинь өнөөдөр битээр транзит биш жуулчны виз өгчлөө. 15 өдрийн жуулчны виз өгсөн. Маш амархан энийгээ битээр авчлаа гэсэн үг тийм. За одоо ингээд Тажикстан улсыг орхиод Узбекистан улс руу аялахад бэлэн боллоо. За Туркменистан улсын виз бол маш удаан хүлээлгдэг. Процесс нь маш удаан явагддаг учраас бид хоёр Каспийн тэнгисийг тойроод Азербайджан гүрж Арменаар ороод Армениас Иран руугаа ороод тэгээд цаашаа явж исэн дээр байх гэж бодож байна. Узбекистан улсын хэлээр нэвтрлээ. Тэгээд л маш их шалгууллаа, бүх юм ухууллаа, үзүүллээ. Тэгээд нөгөө анхны Монгол машин орж иж яаж тэмдэглэхээ бас мэдхгүй байсан уу? Яасан мэд. 3-4 үлээл гүйлдээлсэн, нэгнийгээ дуудаал үзүүлэх юм, нэгнийгээ дахиад дуудах юм. За тэгээ ямар ч байсан Узбекистан улсад орж яг одоогийн байдлаар бол маш их нойр хурж байна. Хамгийн анхны харагдсан айтайхан колонк буудал зогсоол юу гэдгийг тэнд очиод унтлаа. Юу гэдэг нь чи? Шахизинда гэдэг зогсолбор дээр Төмөр хааны бунхныг үзэхээр ирсэн боловч бид хоёр буруу газараа ирсэн байна. За энд бол Төмөр хааны гэргийн ихч ойр хойвын хүмүүсийнх нь бунхан байдгийм байна. Төмөр хааны маань
бунхан болохоор Гүр-Эмир комплекс гэдэг нэртэй газар байдаг юм байна. Алтан ургийн гүнжтэй гэрэлж Монголын одоо их гүрнийг өдөрдөж байсан Доголон Төмөр хааны шаарилын тарагдж байна. За Доголон Төмөр хаан маань 1405 оны 1 сарын 19-нд 69 наснда таалдагсан байдаг. Нэг сонин түүхийг ярихад Каюмов гэдэг хүн 2004 онд хааны хараал гэдэг баримтат кинонд дурдсан байдаг. Төмөр хааны бунхныг нээх задлах тийм тусгай экспедицийн багийн гишүүн байсан. Төмөр хааны бунхны чулуун дээр бол нэгэн бичээс байсан нь эртний персэлэр их эзний болшиг хэрхэв шүндэж болохгүй. Үүнийг зөрчсөн хинж байсан маш хатуу гисгэл ондохног тоолно гэсэн юм одоо бичиг байсан. За тэгээд эндор байгаа тэр бунхныг нээсэн. За тэгж нээсний дараа зөв толбот улс руу дайн зарлаж дэлхийн түүхэндх маш том дайн эхэлсэн. За энэ дайнд бол зөв толбот улс бол 20 сая хүнээ яг фронт дээр мөн 10 сая хүнээ энгийн ард иргэдээ буюу нийт 30 гаруй сая хүнээ Алтай аймыг алдсан байдаг. За тэгээд хожим нь бол энэ бунхныг нээснээс хойш 6 сарын дараа Самарканд хотод авчрах тушаал Сталин гаргасан. За ингээд буцаж энэ бунхныг хаагаад байранд нь байршуулснаас 2 хоногийн дараа Сталинградын дэргэд 60,000 хүнтэй Германы одоо армийг зөв толбот улсын арми ялж хамгийн анхныхаа ялтыг байгуулсан байдгийн байна. За мөн тэр экспедицээс өмнө Доголон Төмөр хааны булшийг нээх гэсэн, илрүүлэх гэсэн, онгойлгох гэсэн бүх хүмүүс нас барж исэн юм тохиолдол байдгийн байна. Доголон Төмөр хааны бунхны урд одоо энэ Узбекистан хаан тугийг наах бол өөр хаан наах юм бэ гэж үзээд энэ хоёрыг наахтаж байна. За ингээ хамгийн эхлээд мартсан улсаа наая. Уучлаарай Тажикстанаа. Баялын топ хорон Тажикстан юм шүү. За ингээд Узбекистан улсынхаа төг талбайг наалаа. За ингээд энэ машин 6 улсын хотын дээгүүр хөндлөнгуулд аяллаа. Болж гинэ. Бичэл байгаа шүү дээ. За энэ хоёрыг эзэлжтэй Самарканд гэж явах байлаа. Казахстан улсын хил рүү явж байна. Бензин олдохгүй маш хүндрэлтэй байна. Тэгэхээр одоо бараг шаргал засах гээд байж байна. Ийшээгээ дахиад 60 км явж ич бензин олдно гэж бодож байна. За хажууд нь бас замын нөхцөл том иймэрхүү замаар явж ирлээ дээ.